Самбайцгаана уу эрхэм сонсогчдоо. Та бүхэндээ бичлэгээ үзэж байгаа үеийн мэндийг хүргэе. Өнөөдөр би та бүхэнд Шинэ Каледонид олон жилийн турш хүмүүсийн ярианы сэдэв болсоор ирсэн одоо ч гэсэн хариулт нь бүрэн олдоогүй нэгэн нууцлаг хэргийн талаар ярих гэж байна. За 2002 онд Мика Кусама хэмээх 29 настай Япон бүсгүй ганцаараа аялж явсан. Тэр энгийн нэгэн жуулчин байгаагүй. Ихэнх Япон жуулчид зохион байгуулалттай аяллаа багт нэгдэж хөтөчтэй аялдаг байсан бол Мика өөрийнхөө аялах дуртай, амьдрах дуртай, адал явдал тэмүүлсэн зоригтой бүсгүй байв. За тэрээр шинэ хэл сурах мөрөөдлийнхөө төлөө ажлаасаа хүртэл гарч Францын нийслэл Парист 8 сарын турш амьдарч Франц хэл сурсан бөгөөд дараа нь дэлхийн нөгөө захад орших Шинэ Каледонид ирж арлын үзэсгэлэнт байгалыг өөрийн үдээр үзэхээр шийдсэн. Микагийн хамгийн их очихыг хүссэн газар нь Шинэ Каледонийн хамгийн алдартай аялал жуулчлалын бүсүүдийн нэг болох Нарсны арал буюу Ил-де-Пан байв. За энэ арлын тунгалаг цэнхэр ус, цагаан элсэн нэрэг, өтгөн ногоон ойгоороо алдартай бөгөөд Японоос ирсэн жуулчдын хамгийн их зордог газруудын нэг байсан. Арал дээр ирснийхаа дараа Мика байрлах газраа Кётогийн болон Канемирагийн булангийн ойролцоо байрлах жижигхэн буудлыг сонгосон байна. Энэ буудлын байршил нь арлын хамгийн үзэсгэлэнтэй газрууд руу явган алхаж хүрэхэд маш тохиромжтой байсан юм байна. За 2002 оны 5 дугаар сарын 2-ны үдээс хойш ойролцоогоор 15 цагийн үед Мика буудлаасаа гарсан. За тэрээр шар өнгийн даашин зүмсөж үзүндээ зургийн аппаратаа зүүсэн байж. Зорилго нь Кётогийн буланг үзээд дараа нь Канемирагийн булан руу алхаж очин нар жаргах үеийн гайхамшигтай үзмжийг харах байсан юм байна. За ийм төрлийн жижиг буудлуудад хоол, урдчилж захиалах шаардлагатай орой болоход зочид бүгд цуглан хамт хооллдог учраас Мика нутгийн уламжлалт хавчтай хоол захиалсан байдаг. За ингээд оройн хоол бэлэн болсон байсан ч хичнээн хүлээгээд ч бүсгүй буцаж ирээгүй. Оройдох тусам буудлын эзэн санаан зовж жандармд мэдгдсэн байна. За эхэндээ тэд түүнд тэр насанд хүрсэн хүн тул аялж явахдаа шинэ хүмүүстэй танилцсан, эсвэл хаа нэгтээ өөр газар оройн цагаа өнгөрүүлэхээр шийдсэн байж магадгүй. Санаа зовлтгүйдээ тэр буцаад ирэх байх гэсэн байна. За гэвч маргааш өглөө тэр ирээгүй байсан тул буудлын эзэн дахин жандарм руу залгаж түүний ирээгүй мэдэгдээд мөн Мика өглөө эрт заваар зугаалахаар бүртгүүлсэн байсан бөгөөд тэр аялалтаа ч ирээгүй хэлсэн байна. Ингээд жандармуудын санаа зовнил жинхэнэ утгаараа эхэлсэн. Жандармууд тэр даруй эрэл хайгуул эхлүүлж хамгийн түрүүнд арал дээрх нисэх буудлын бүртгэлийг шалгасан байна. За магадгүй бүсгүй хинж ч хилэлгүй арлыг орхон явсан байж болох юмаа гэж бодсон байдаг. За гэвч арлаас гарсан ямар ч бүртгэл байгаагүй бөгөөд түүний бүх хувийн эд зүйлс буудлын өрөөндөө хിവэрэ байсан ч түүний хаашаа явсныг тайлбарлах ямар ч сэжвэр олоогүй. За ингээд эрэл хайгуул илүү өргөн хүрээнд эхэлсэн. Ил-де-Пан арлын хэдийгээр диваж мэд үзэсгэлэнтэй харагддагч зарим хэсэг нь маш зэрлэг, онгон байгальтай, хад чулуу ихтэй, өтгөн ургамалтай хүрэхэд хэцүү газар олон байсан учраас эрлийн ажиллагаа амаргүй байсан. Ил-де-Пан арал дээр 4 жандарм ажилладаг байсан учраас тэдний хүч хөрөлцөхгүй болсон тул арлын оршин суугчдаас тусламж хүсэж олон хүн эрлийн ажилд нэгдсэн байдаг. За эрлийн эхний чиглэл нь Кётогийн булан байв. Учир нь нэгэн гэрч 5 дугаар сарын 2-ны үдээс хойш шар даашин зүмссэн маш үзэсгэлэнтэй Аз бүсгүйг харсан гэж мэдүүлсэн байна. Тэр бүсгүй Франц хэлээр сайн ярьж байсан гэж. За Япон жуулчдын дунд Франц хэлээр чөлөөтэй ярьдаг хүн тэр бүр байдаггүй байсан тул гэрчийг харсан хүн нь бараг гарцаагүй Мика байсан гэж мөрдөгчд үзсэн байна. Гэвч Кётогийн буланд хийсэн хайлтаар юу ч олдоогүй тул эрлийн ажиллагаа Канемирагийн буланд руу шилждэг. Тэнд нэгэн алдартай хад байдаг бөгөөд нутгийн хүмүүс түүнийг Канемирагийн хад гэж нэрлэдэг байв. За энэ хад нь арлын хамгийн алдартай газруудын нэг бөгөөд нутгийнхны хувьд онцгой утга учиртай газар. За энэ хадны тухай олон домог түүх байдаг. Зарим хүмүүс бүр хоройтой хад гэж ч нэрлэдэг байсан. За учир нь Коню овгийн гэр бүл эрт цагт арлын удирдагчдын нэгэн угсаа байсан бөгөөд асар их газар эзэмшдэг байж. За харин Францын колоничлалын үеийн шоронгийн систем дууссаны дараа газрын өмчлөлийн бүтэц өөрчлөгдөж олон газар нутгийг дахин хуваарлсан байна. Үүний дараа Коню овгийнхан өмнөхөөсөө бага газар эзэмших болсон бөгөөд арлын удирдлагын эрх мэдлийг алдсан гэж ярьдаг. За гэсэн ч Канемирагийн хад тэдний хувьд онцгой утга учиртай газар хэвээр үлдсэн байна. Албан ёсны газрын бүртгэлээс үл хамааран арлын олон хүн уг хадыг Коню овгийн нөлөө бүхий газар гэж ойлгодог байж. За тиймээс зөвшөөрлгүйгээр тийшээ очихоос хүмүүс ихэвчлэн зайлсхийдэг байсан бөгөөд Мика Кусамагийн эрлийн ажиллагааны үеэрч жандармууд эхлээд Коню овгийн ахлагчдтай ярилцаж тэдний зөвшөөрлийг авсны дараа хад руу нэвтэрсэн байдаг. Канемирагийн хад нь шүрэн чулуугаар тогтсон өндөр хад бөгөөд авирахад нэлээд хэцүү.
За хэдийгээр зарим хэсэгт нь чулуун шат гаргасан байсан ч эргэн тойронд нь одоо маш өртгөн ургамалтай бараг ширэнгэн ойших газар байдаг. За ингээд эрлийн ажиллагаа 4 дахь өдрөө үргэлжилж байх үед арлын нэгэн орсон суугч жандармууд дээр яран ирсэн. Түүнийг Шарл Куати гэдэг байсан бөгөөд тэрээр тухайн үед одоо арлын удирдагчийн эрх мэдлийг эзэмсэж байсан Куати овгин хүн байв. За Шарл жандармуудад хандан би Канюмерагийн хаадан дээрээс цогцос оллоо гэж хэлсэн байна. Энэ мэдээг сонссон даруйда жандармууд газар дээр нь очиж үзлэг хийсэн. За тэдний өмнө байсан дүр зураг үнэхээр аимшигтай байсан бөгөөд харамсалтай нь олдсон цогцос эрен сурвалжилж байсан Япон жуулчин Мика Кусамагийнх мөн болох нь удалгүй тогтоогддог. За анхны үзэлгээр л одоо энэ нь осол биш харин маш хэрцгий хүн амны хэрэг болох нь тодорхой харагдаж байв. Мика дээш гарсан байдалтай хэвтэж байсан бөгөөд эргэн тойронд нь чулуу өрсөн түүний цогцсны дээгүүр мөчөөр навч асгаж цогцыг нуух гэж оролцсон нь илт харагдаж байсан. За тэр чармаа нүцгэн байсан бөгөөд биеийн хэсгийнх нь одоо 4-3 нь шатсан хамгийн аимшигтай толгойных нь нэг тал баг одоо танигдахын аргагүй болтлоо бут цохогдсон байсан бөгөөд цээжин хэсэгт нь маш хүнд зүйлээр олон удаа цогсон шинж тэмдэг байдаг. За хүчирхийлэл ямар төвшөнд хүрснийг бол үгээр дүрслэхэд үнэхээр хэцүү байсан. За энэ мэдээ арал даяар тармагц хүмүүсийн дунд айдас сандрал газар авч эхэлсэн. За учир нь арлын эдийн засаг бараг бүхэлдээ аялал жуулчлалаас хамаардаг байв. За ялангуяа Японоос ирдэг жуулчид асар олон байсан бөгөөд арлын орлогын чухал хэсгийг бүрдүүлдэг байсан юм байна. Хэрвээ ийм аимшигт хэрэг илэрхгүй хэвээр үлдэх юм бол арлын нэр хүндэд маш хүнд цохилт болох байсан учраас эрх баригчид алуурчин хэн болохыг аль болох хурдан тогтоох шаардлагатай болсон. За гэхдээ мөрдөн байцаагчдын анхаарлыг цогцсны эргэн тойронд одоо өрсөн чулуунууд маш ихээр татсан байдаг. За энэ нь жирийн гал түлсэн байдал биш харин канак хүмүүсийн уламжлалт гал түлдэг арга хэлбэртэй маш төстэй байсан. За канакууд бол Шинэ Каледоны уугуул ард түмэн. Тэд энэ арлуудад хэдэн мянган жилийн турш амьдарч ирсэн бөгөөд өнөөдөр ч өвөг дээдсээс уламжлагдан ирсэн зан заншил хил аялгау соёлын өвөө хадгалсаар байдаг. За тэдний амьдрал одоо байгальтай маш нэгт холбоотой учраас хоол хийх арга барил нь хүртэл өөрмөц онцлогтой байна. За тухайлбал канакуудын хамгийн алдартай уламжлалт хоолны нэг бол бүгна хэмээх одоо хоол юм байна. За энэ хоолыг бэлтгэхдээ тэд эхлээд газарт гал түлж том чулуунуудыг нь халаадаг. Дараа нь мах загас эсвэл одоо дахианы махыг тааруу амтад төмс зэрэг хүнсний ногоотой хамт гадлын навчинд ороогоод халсан чулуунуудын дээр байрлуулна. Үүний дараа дахин одоо чулуу эсвэл навчаар бүтээж дулааныг хадгалан удаан хугацаанд жигнэж болгодог юм байна. За тиймээс бүгнаа хийхэд ашиглагддаг гал нь энгийн гал шиг биш харин чулуугаар хүрээлэгдсэн дулааныг одоо дотроо хадгалдаг онцгой хэлбэртэй байдаг. За тэгэхээр Микагийн цогцсны ойролцоо байсан гал яг ийм хэлбэртэй байсан. За мөрдөгчд хэрв алуурчин үнэхээр ийм төрлийн гал ашигласан бол нэг бол утааг аль болох бага гаргахыг хүссэн байж магадгүй эсвэл цогцыг илүү хурдан шатааж нотлох баримтыг устгахыг оролдсон байж болох юм гэж таамагласан. За цогцос олдсны маргааш нь мөрдөн байцаагчид цогцос байсан газраас ойролцоогоор 50 метрийн зайд байх одоо нэгэн нүхнээс Микагийн аяллаа гарын авлага, углааш, алчуур, түүний одоо бусад хувийн эд зүйлсийг олсон байдаг. За мөн түүний зургийн аппарат байсан бөгөөд харамсалтай нь одоо бараг бүрэн одоо сүйтгэгдсэн байна. Доторх хальсыг нь хүчээр уурж тасцсан байсан бөгөөд хин нэгэн зориуд устгахыг оролцсон нь тодорхой харагдаж байв. За энэ нь мөрдөгчдийн анхаарлыг маш их татсан. Учир нь хэрв Мика амиа алдахаасаа өмнө хин нэгэнтэй хамт байсан бол тэр хүмүүсийн зургийг дарсан байх магадлалтай. Тиймээс алуурчин тухайн зургууд одоо ил болохоо сайж хальсыг устгасан байж болох байлаа. За шүүх эмнэлгийн эмчийн үзэж байгаагаар үхлийн шалтгааныг тогтоох маш хэцүү байсан байна. Мика толгоор угаа шүрэн чулуунуудаар олон удаа цохилсон байсан. Мөн цээж хэсэгтээ хүчтэй цохилтууд авсны улмаас хид хідэн хавирган хугарсны улмаас уушгийг нь цоолсон байв. За тиймээс тэр толгойн хэмтлээс болж нас барсан уу эсвэл уушиг нь цоорсноос болж амьсгал хураасан уу? Энэ асуултад яг таг хариулах боломжгүй байсан. Үүнээс гадна тухайн үеийн одоо Шинэ Каледонийн шүүх эмнэлгийн нөхцөл байдал Францын их газартай харьцуулахад хязгаарлагдмал байсан тул үхлийн өдөр цагийг тогтоох боломж байгаагүй байж. Тиймээс цогцос халуун чиглэг орчинд ойролцоогоор 3 өдөр байсан байна гэж үзсэн байна. За хэд хоногийн дараа бас нэгэн сонирхолтой зүйл болсон. Арлын өөр нэгэн орсон суугч том хэмжээний цус болсон чулуу олсноо жандармуудад авчирч өгсөн бөгөөд энэ чулуу аллагт хэрэгэлсэн зэвсэг байж болзошгүй гэж бодож байгаагаа хэлсэн байна. За ингээд чулуугч мөн шинжилгээнд явуулахад дээр нь байсан цус үнэхээр Микагийнх болох нь батлагддаг. Ингээд сэжиг шууд одоо Канюмерагийн хадны эзэд рүү олж ирлсэн. Учир нь тэр хад руу хинийж
зөвшөөрлгүй гарах боломж бараг байгаагүй. Хадыг хяндаг хүмүүс нь Коню овгийн ах トゥ байсан. За ахыг нь Омбуаз буюу Дидим гэж дууддаг, дүүг нь Антуан гэдэг. За тэдний гэр хадны яг эсрэг талд байрладаг байсан бөгөөд хин хад руу орж гарч байгааг бараг үргэлж харах боломжтой байж. Түүнээс гадна ах トゥ хоёр өмнө нь хүчирхийлэлтэй холбоотой хэд хэдэн хэрэгт холбогдож байсан юм байна. Мөн жуулчдыг хад руу дагуулж гарах боломжтой зорын ганц хүмүүс нь энэ ах トゥ хоёр. За түүнчлэн Япон эмэгтэй жуулчдын эсрэг бүдүүлэг зан гаргаж байсан гэх яриач арал дээр тархсан байдаг. За ах Омбуазыг бүгдээрээ Дидим гэд хочорон дуудаад явчих. За тэр нэлээд ухаалаг боловч нийгмээс тусгаарлагдсан амьдралтай, түрэмгий зан гарнашинтай хүн гэж хүмүүс ярьдаг байсан. Антуанч мөн адил хууль сахиулах байгууллагын анхааралд өмнө нь өртөж байсан бөгөөд бүр хүчингийн хэрэгт холбогдож байсан юм байна. За тиймээс жандармууд хамгийн түрүүнд ах トゥ хоёроос байцаалт авахар болсон. За зарим гэрчүүдийн ярьснаар Мика алга болсон өдөр ах トゥ хоёрын нэгийг Япон бүсгүйтэй хамт явж байхыг харсан гэх мэдээлэлч гарч ирсэн байна. За гэвч тэдний тухайн өдрийн хөдөлгөөнийг сэргээн тогтооход маш хүндрэлтэй байсан. За яагаад гэвэл тэд цагийн хуваараар ажиллаж амьдардаг хүмүүс биш байв. Өглөө нар мандахад босож, оройн нар жаргахад тариалангийн талбай дээрх ажиллаа дуусгадаг хүмүүс байсан тул 14 цагт хаана байсан, 16 цагт юу хийж байсан гэсэн асуултанд тодорхой хариулж чадахгүй хүндрэл учруулж байв. За Мика алга болсон өдрийн өмнөх өдөр Антуаны төрсөн өдөр болсон байсан бөгөөд тэр маш их арх уусан байснаас бараг ухаангүй шахуу байдалтай байсан бөгөөд тэр өдөр яг юу хийснээ сайн санахгүй байдаг. За тэр хэдэгтээ магадгүй талбай дээр байсан байх, эсвэл өөр газар байсан ч байж мэднэ гэхээс өөр хариулж чадах зүйл байгаагүй. Цаашлаад сэтгцийн эмчийн хийсэн үнэлгээгээр ухамдал уура барьж дийлэхгүй үед хүчирхийлэл үйлдэх магадлал өндөр гэж дүгнсэн байдаг. За мөн арх болон мансууруулах төрлийн зүйлээс хит хамааралтай байсан нь энэ эрсдлийг улам нэмэгдүүлгээ гэж үзсэн байна. За гисэн ч ах トゥ хоёр өөрсдийгөө буруугүй хэмээн тууштай мэдэгдсээр байсан. Гэвч хэрэгт өөр нэг сонирхолтой хувилбар гарч ирдэг. Микагийн цогцыг олсон хүн бол Куатэ овгийн гишүүн байсан. За харин Куатэ болон Коню овгийнхны хооронд олон жилийн турш үргэлжилсэн дайсагнал байсан. Ялангуяа арлын удирдагчийн эрх мэдлийн асуудлаас болж хоёр талын харилцаа маш муу байсан. Тиймээс зарим хүн Куатэ овгийнхан магадгүй Коню овгийн ах トゥ хоёрыг зориуд хэрэгт хутгах гэж оролцсон юм биш үү гэсэн асуултыг тавьж эхэлсэн байдаг. Жандармууд энэ мөрийг шалгаж үзсэн ч Куатэ овгийнхныг хэрэгтэй холбоотой гэж үзэх бодит нотлох баримт олоогүй. Ингээд мөрдөн байцаалт дахин мухардалд орсон мэт санагдаж байсан ч арлын хит хідэн орсон суугч шинээр мэдүүлэг өгсөн байна. Гэрчүүдийн хэлснээр хэрэг гарсан өдөртөд шар өнгийн даашинз өмссөн Япон бүсгүйг харсан бөгөөд тэр бүсгүй бол яа харахгүй Мика байсан. Түүний хажууд Европ төрхтэй цагаан арьстай эрэгтэй хамт алхаж байсан ба тэр хүн 40-50 орчим насны өсөө богн засуулсан бараг цэргийн хүн шиг төрхтэй байсан гэж хэд хэдэн гэрч ижил төстөөр мэдүүлэг өгсөн байна. Энэ мэдүүлгүүд гарч ирснээр мөрдөн байцаагчид анханасаа сэжиглэж байсан Коню ах トゥ нараас гадна өөр нэгэн боломжит итгээд байж болох тухай анх удаа нухацтай бодож эхэлсэн байна. За учир нь Мика тэр өдөр арал дээр хин нэгэнтэй танилцсан байж болох бөгөөд тэр хүн нь гадаад төрхөөрөө болоод гэрчүүдийн анхааралд өртсөн байж магадгүй байв. За үүнээс гадна Микаг харсан гэх хүмүүсийн нэг нь тэр эрэхтэй гартаа тодорхой төрлийн шар ариг барьсан байсан гэж хэлсэн бөгөөд сонирхолтой нь яг ийм төрлийн шар ариг Микагийн байрлаж байсан буудлын өрөөнөөс олдсон байдаг. За ингээд мөрдөгчд цагаан арьс эрэхтэй гэх энэ сэжүүрийг наривчлан шалгаж эхэлсэн. Гэвч удалгүй энэ сэжүүр нь төөрөгдөл байж магадгүй гэх үүдэлтэнд хүрдэг. За учир нь тухайн үед арал дээр Микатай ойролцоо харагдах Япон эмэгтэйчүүд хэд хэд байсан бөгөөд тэдний дунд нэгэн Япон эмэгтэй Шинэ Каледонид амьдардаг цагаан арьс нөхөртөөгөө хамт явж байсан бол өөр нэг Япон зуулчин хосч мөн тэр үед арал дээр байсан байна. За тиймээс гэрчүүдийн харсан Япон эмэгтэй үнэхээр Мика байсан уу эсвэл Микатай андуурагдсан өөр нэгэн Япон эмэгтэй байсан уу гэдг нь тодорхойгүй болж эхэлсэн. За гисэн ч мөрдөн байцаагчид энэ хаалгыг бүрэн хаахын тулд цагаан арьст богино үстэй эрхтэй гих сэжүүрийг үргэлжлүүлэн шалгах шаардлагатай гэж үзсэн байна. За учир нь тэр үед арал дээр 80 орчим цэргүүд Африкт 3 сар үргэлжилсэн томоохон ажиллагаанаас буцаж ирээд түр хугацаанд байрлаж байсан. За мөрдөгчид цэргийн бааз руу очиж 5 дугаар сарын 2-ны орой хин нэгэн орон хоолндоо ирээг үүсэх тухайн орой хин хаан байсан талаар шалгасан ч аль бие усны тайлбараар орон хоолндоо хамт суугаагүй хэдэн хүн байсан ч тэд бааз дотроо уламжлалт буугнаа идэж байсан тул бүгд цэргийн бааз дээрээ байсан гэж үзсэн байна. За ингээд цэргийнхэнтэй холбоотой сэжүүрийг бараг тэр дор нь өгүүлсэн. За энэ үед арлын ихэнх хүн Коню овогт ах トゥ нарыг буруутгаж байсан. Хүмүүсийн дунд энэ хэргийг тэднээс
өөр хийн хийх хэвдэ гэсэн бодол хүчтэй дарахсан байсан. Үнэхээр ч тухайн үед өөр илүү тодорхой сэжүүр бараг байгаагүй. Гэвч хүмүүсийн бодож байсан зүйлтэй зөрчилдөх нэг том асуудал гарч ирдэг. За тэр нь юу вэ гэхээр Микагийн эд зүйлсээс түүний цогцсноос мөн ах トゥ нарын зайв, хувийн эд зүйлс гэр орноос олон төрлийн дээж авсан боловч ДНХ-гийн шинжилгээгээр тэднийг Микатай шууд холбох ямар ч нотлохоо олдоогүй. За энэ бол мөрдөн байцаалтын хувьд маш том асуудал болсон. За ДНХ-гийн хариу гарахыг хүлээж байх хугацаанд Дидим болон Антуан хоёр баривчлагдан хоригдсон байсан. За гэвч 9 сарын дараа Дидим судлагдсан бол Антуан судлагдаагүй хэвээр үлддэг. За учир нь Антуан Мика алга болсон өдөр яг юу хийж байснаа огт санахгүй гэж мэдүүлсэн бөгөөд мөн өмнө нь хүчингийн хэрэгтэй холбоотой гэмт хэргийн түүхтэй байсан тул мөрдөгчид түүнийг илүү с ิจ гтэй гэж үзсэн юм байна. За ингээд 2005 онд хэргийг эрүүгийн шүүхээр хэлэлцүүлэхээр бэлтгэж эхэлсэн боловч яг тэр үед хэрэгт маш том эргэлт гарсан. Микагийн цогцсны ойролцоогоос олдсон битүүмжилсэн эд мөрийн баримтуудыг багтаасан хогийн утнууд илэрдэг. Хамгийн гайхалтай нь эдгээр утнууд өмнө нь огт шинжилгээнд хамрагдаагүй байсан. Хүн амны ноцтой хэрэг гарсан, тодорхой алуурчин олдоогүй, хэрэг бараг мухардалд орсон байхад хэргийн газраас олдсон бүх эд мөрийн баримтыг нэг бүрчлэн шалгах ёстой байсан ч зарим чухал баримтууд олон жилийн турш огт ашиглагдаагүй хэвээр үлдсэн байсан нь үнэхээр ойлгоход хэцүү зүйл байсан. Тэдгээрийн дотроос өмнө нь хэлж байсанчлан нэг удаагийн зургийн аппарат болон доторх хальс мөн хоёр тамхины иш Микагийн цогцсны доороос авсан шороо зэрэг эд зүйлс шинжилгээнд ороогүй үлдсэн байсан. За энэ бүхнийг олсны дараа шүүх хурал хойшлогдож нэмэлт мөрдөн байцаалт явуулах шийдвэр гарсан юм байна. За учир нь бүх эд мөрийн баримтыг шинжилж дуусаагүй байхад хин нэгнийг шүүх боломжгүй. Антуан энэ бүх хугацаанд хоригдсоор байсан бөгөөд эцэст нь 3 жилийн дараа өмгөөлөгчдийнхэн шаардлагаар суллсан байна. Түүнийг цааш нь хорих хангалттай баттай нотлохоо байхгүй байсан. Ингээд олон жилийн турш орхигдсон эд мөрийн баримтуудыг шинжилж эхэлсэн. За юуны дөрөнд хүн бүрийн анхаарлыг татсан зүйл бол тэр нэг удаагийн зургийн аппарат байдаг. За мөрдөгчд дотор нь магадгүй Микагийн сүүлчийн зургууд, магадгүй түүнтэй хамт байсан хүний дүр төрх, эсвэл хэрэгт холбоотой байж болох ямар нэгэн чухал зүйл байгаа байх гэж найдаж байсан. За гэвч дахин сэргээгдсэн хальсанд Илдебан арал дээр эрдэг жуулчдын авдаг л энгийн зургууд байсан. За эдгээр зургуудыг Микагийн эцэг эхт нь үзүүлсэн байдаг. За түүний эцэг эх нь энэ бол манай охины зураг авдаг хэв маяг огт биш байна гэж хэлсэн байна. За эцэст нь тэр аппаратыг эд мөрийн баримтын утанд санамсаргүй андуурч хийсэн байж магадгүй гэж үздэг. За харин тамхины ишнүүдийн шинжилгээгээр зөвхөн Мика Кусамагийн ДНХ илэрсэн байна. За өөрөөр хэлбэл тэдгэрийг Мика өөрөө татсан байсан гэсэн үг. За харин 3 дахь шинжилгээ хамгийн сонирхолтой үр дүн өгсөн. Тэр нь Микагийн цогцсны доороос авсан шорооны дээж байв. За уг шороон дотроос гал асаахад ашигладаг шатамхай бодисын үлдэгдэл илэрсэн юм байна. За зарим мөрдөгчд Микагийн цогцыг шатаах үед ийм төрлийн бодис ашигласан байж магадгүй гэж үзсэн бөгөөд тэдний анхаарал дахин арал дээрх цэргийн баз руу олж чиглэсэн. Учир нь ийм бодисыг хээрийн сургуулалтын үед цэргийнхэн ашигладаг байсан байна. За ингээд тухайн үед арал дээр байсан цэргүүдийг дахин шалгасан ч хэдэн жил үргэлжилсэн шалгалтын дараач Микагийн аллагтай холбох баттай нотлохоо олж чадаагүй. За ингээд мөрдөн байцаагчид энэ хувилбарыг ажмаар орхисон байна. Гэсэн ч олон хүний хувьд энэ нь тухайн үед арал дээр нийтдээ 80 орчим цэрэг байсан боловч тэд бүгдийг нэг бүрчлэн шалгаж тухайн шөнө хаана байсан талаар нарийн тогтоогоогүй гэж шүүмжилдэг хүмүүс байдаг. За тиймээс цэргийнхэнтэй холбоотой энэ сэжүүр өнөөдөр хүртэл зарим хүний хувьд хариултгүй үлдсэн асуудлуудын нэг хэвээр байна. За үүнээс гадна мөрдөн шалгалтын явцад өөр нэгэн хүний нэр бас гарч ирсэн. За тэр хүн нь Нумиагийн банкны ажилтан байсан. Гэрчүүдийн ярьснаар тэрээр арал руу байнга ирдэг бөгөөд зарим эмэгтэйчүүдтэй харилцахдаа хөрөмгийн ширүүн зан гаргадаг байсан байна. За ингээд мөрдөгчд түүнийг саатуулж байцаасан боловч Мика Кусамагийн хэрэгтэй холбох ямар ч нотлохоо олж чадаагүй учраас эцэст нь банкны ажилтны мөрч мөн бусад олон сэжүүрийн адил ямар нэгэн үр дүнд хүрэлгүй хаагдсан. За ингээд шүүх хурал эхлэхийн өмнө өөр нэг том маргаан бас гарч ирсэн. За Мика үнэхээр Канюмаригийн хадан дээр алагдсан уу эсвэл нас барсныхан дараа цогцсыг тэнд авчид тавьсан уу гэсэн асуулт байв. Мөрдөгчдийн хувьд Микаг яг тэр хадан дээр алагдсан гэдэгт бараг итгэлтэй байсан. За учир нь тэдний хэлснээр цогцсыг хаднаас доош буулгах нь өөрөө маш хүнд байсан бөгөөд тэр өдөр газар чийгтэй, халтаргаатай, цогцос хүнд авч явахд маш төвөгтэй байсан. За нэг жандарм хэлэхдээ
Би өөрөө Мигагийн цогцыг нэг хамтрагчтайгаа хамт доош буулгасан. Миний хамтрагч одоо би сайтай хүчтэй хүн байсан ч бидэнд цогцыг буулгахад үнэхээр хэцүү байсан. За тийм байхад хин нэгэн цогцыг дээш нь аваачих нь одоо бүрч хэцүү байх ёстой гэж би бодож байна гэсэн байна. За гэвч ах トゥ хоёрын өмгөөлөгчид үүнтэй бол санал нийлэхгүй байсан. Тэдний үзэж байгаагаар Мига ойролцоогоор одоо 60 км жинтэй байсан бөгөөд хад руу гарах шат нь хэвийн нөхцөлд ашиглах боломжтой байсан учраас түүний цогцыг дээш нь зөөж гаргах нь огт одоо боломжгүй зүйл биш ээ. Тиймээс Мига заавал амьд байхдаа тэр хад руу гарсан байх албагүй. Харин өөр газар амиа алдсныхан дараа цогцыг нь тэнд аваачиж одоо тавьсан байх магадлал бүрэн байсан. Бас нэг сонирхолтой тайлбар нь Мигагийн цогцсны доор шүрэн чулуунууд байсан бөгөөд эдгээр чулуун маш хурц зэрэмхтэй байдаг. Харин задлан шинжилгээгээр Мига цээж хэсэгтээ одоо олон удаа чулуугаар зохиулсан нь тогтоогдсон байсан. Хэрэв хүн одоо ийм хатуу чулуун дээр хэвтэж байх үедээ цээжин хэсэгтээ маш хүчтэй цохилтууд авсан бол биеийн жим болон цохилтын хүчний улмаас одоо нуруунд дээр нь одоо гэмтлийн уул мөр үлдэх ёстой. За гэтэл Мигагийн нуруунд тийм төрлийн гэмтэл огт байгаагүй. Тиймээс өмгөөллийн тал магадгүй Мигаг өөр газар хөнөөгөө дараа нь цогцыг нь хад руу авчирсан байж болох юмаа гэж үзэж байсан. За дээрэс нь өөр нэгэн сонирхолтой асуудал байсан нь цогцыг анх олсон хүн нь арлын орсон суугч байсан. Харин Мигагийн толгойг бутлахад ашиглагдсан гэж үздэг чулууг хэд хоногийн дараа өөр нэгэн одоо тосхны орсон суугч олсон байна. Гэвч хамгийн хачирхалтай нь эдгээрийг олсон хүмүүс нь Коню овгийн өрсөлдөгч одоо Куати овгийнхан байсан. Мөн одоо тэр чулуу үнэхээр анханасаа хадан дээр байсан эсхийг хинж баталж чадаагүй. За учир нь мөрдөн шалах ажиллагааны үед Мигагийн цогцыг олсны дараа хуулийн дагуу тухайн бүсийг хамгаалтанд авч гадны хүмүүсийг оруулахгүй байх ёстой байсан. За гэвч бодит байдал дээр эсэргээрээ хад руу орохыг хинж хориглоогүй. Хүмүүс чөлөөтэй гарч бууж талбайгаар явж байсны улмаас анхны уул мөрүүд алдагдсан. За бүр цаашлаад тухайн чулуунууд яг хаана байсан, ямар байралтай байсан гэдгийг ч тогтоох боломжгүй болсон. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн газар бараг бүхэлдээ бохирдсон гэсэн үг. За эцэст нь 2007 онд Мига Кусамагийн амь насыг хөнөөснөөс хойш 5 жилийн дараа шүүх хурал эхэлсэн байна. За ах Омбуаз буюу Дидим цагаатгагдж харин дүү Антуаныг буруутай гэж үзэн 15 жилийн хорхиал оноосон байна. За гэвч энэ шийдвэр одоо олон хүнд хачирхалтай байсан. За яагаад гэвэл түүний эсрэг бараг ямар ч шууд нотлох баримт байгаагүй, ДНХ байхгүй, гэрчийн тодорхой мэдүүлэгч байхгүй. Хэрэг үйлчлэн нь батлагдах бодит нотлохооч байхгүй. Тиймээс өмгөөлөгчд нь давж заалдсан байна. За Антуан 15 жилийн хорхиал сонссон байсан ч шоронд удаан хоригдоогүй. За учир нь түүний хорих тухай шүүхийн баримт бичигт хууль зүйн ноцтой алдаа гарсан байсан бөгөөд энэ алдааны улмаас түүнийг үргэлжлүүлэн хорих боломжгүй болсон юм байна. За ингээд Антуан ердөө 5 сарын дараа суллагддаг. За энэ үед Мига Кусамагийн хэрэг арлын хамгийн их маргаан дагуулсан сэдэв болоод байсан. Анхандаа олон хүн ах トゥ хоёрыг одоо буруутай гэж үзэж байсан ч цаг хугацаа өнгөрөх тусам эсрэг байр суурьтай хүмүүс олширч эхэлсэн. Тэднийг дэмжигчид интернет сайт байгуулж олон нийтэд хандан байр сууриа илэрхийлж мөрдөн шалгах ажиллагаанд гарсан алдаа дутагдлыг ярьж эхэлсэн байна. За ингээд 2009 онд давж заалдах шатны шүүх хурал эхэлдэг. За энэ удаа хамгаалалтын тал мөрдөн шалгах ажиллагаанд гарсан бүх алдаа, орхигдсон сэжүүрүүдийг нэг нэгээр нь гаргаж ирсэн байна. Тэдний үзэж байгаагаар мөрдөн шалгалт эхнээсээ зөв чиглэлээр явагдаагүй бөгөөд бусад боломжит хувилбаруудыг хангалттай шалгалгүйгээр ах トゥ хоёр дээр одоо хит төвлөрсөн гэжээ. За олон хоног үргэлжилсэн шүүх хурлын дараа тангарахтны шүүгчид шийдвэр гаргаж ах トゥ хоёрыг хоёуланг нь цагаатгсан. За ингээд 7 жил үргэлжилсэн мөрдөн шалгалт 2 удаагийн шүүх хурал хэдэн зуун гэрчийн мэдүүлэг хоо томчгүй олон шинжилгээний дараа хэрэг бараг эхэлсэн цэг дээрээ буцаж ирсэн. За Мига Кусама алагдсан нь тодорхой, гэвч түүнийг хэн алсан нь тодорхойгүй хэвээрүүлсэн. Гэсэн ч энэ хэрэг ингээд дуусаагүй олон жилийн турш мартагдсан мэт харагдаж байсан Мига Кусамагийн хэрэг 2024 онд дахин сөхөгдсөн байна. Шинэ гэрчүүд гарч ирсний дараа прокурор мөрдөн шалгах ажиллагааг дахин эхлүүлсэн. За харин 2025 оны 7 дугаар сард мөрдөгчид арлын хит хитэн эрхтэйгээс одоо ДНХ-ийг нь дээж авч эхэлсэн нь үннийг олох оролдлого үргэлжилж байгааг харуулж байв. За харамсалтай нь яг тэр үед олон жилийн турш энэ хэрэгтнэр холбогдож явсан Омбуаз буюу Дидим нас барсан. За тэр хүн насан туршдаа өөрийгөө гин буруугүй гэж мэдгцээр байсан бөгөөд жинхэнэ үннийг мэдлгүй хорвоог оргисон. За мөн 2026 онд гарсан мэдээллээр хэрэг албан ёсоор дахин шалгагдаж байгаа бөгөөд шинэ гэрчүүд болон шинэ сэжүүрүүд гарч ирсэн тухай прокурор баталсан байна. За өөрөөр хэлбэл Мига Кусамагийн хэрэг өнөөдөр ч
бүрэн хаагдаагүй хэвээр байгаа юм. За ингээд өнөөдрийн манд хэрэг үгээр өндөрлөж байна. Хизээ нэгэн өдөр энэ хэргийн зангилаа тайлагдаж жинхэнэ үннийг олж тогтоон Мика Кусамагийн гэр бүл олон жилийн турш хайсан хариултаа олно гэж найдаж байна. За хэрв ах トゥ коммунаараа үнэхээр энэ хэрэгт ямар ч холбоогүй бол тэдний нэр бүрэн цэвэрлэгдэж жинхэнэ утгаараа цагаатгагдаасай гэж хүсэж байна. За харин та нар энэ хэргийн талаар ямар бодолтой байна уу? Мика Кусамагийн аминд хэн хүрсэн гэж та бодож байна? Сэтгэлдээ бусдтайгаа хуваалцаарай. За бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дарж сувгаад дэмжээрэй. Дараагийн дугаараараа дахин уулзлаа. Түр баяртай.